Альцгеймерийн өвчний одоо тархалт нэмэгдээд байна, өвчлөлийн тоо ихсээд байна гэдэг нь тийм. Тэгвэл ямар нэгэн шалтгаан заавал байж л таарна. Тэгэхээр Альцгеймерийн өвчний шалтгааныг маш олон хувааж авч үздэг. За үндсэнд нь эргүүлэх боломжгүй буюу нэгэн л энэ шалтгаан байгаа л бол баг өвдөх нь тодорхой гэдэг нэг шалтгаан байна. Харин өөрчлөх боломжтой, өөрөлдөх юм бол биднээс бас нэлээдгүй нь хамаардаг шалтгаан гэж бас байгаа юм. Тэгэхээр энэ удаад ямар ч өөрчлөх боломжгүй шалтгаануудыг дурдъя. Үүнд ерөөсөө хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт нь Альцгеймерийн өвчин удамшина. Өөрөөр хэлэх юм бол хамгийн нийтлэг тохиолддог нэг одоо генийн одоо байна. Аполипопротеин E гэдэг ген 19 дугаар хормосонд байдаг байхгүй юу хүний. Тэгэхээр энэ ген одоо тодорхойлогдож байх юм бол энэ хүн Альцгеймерийн өвчнөөр өвдөнө гэсэн үг. Тэгэхээр эрт эхэлсэн буюу 65 наснаас өмнө эхэлсэн Альцгеймертэй хүмүүст бараг энэ ген 90-100% илэрдэг. Харин хожуу буюу 65 наснаас хойш илэрж байгаа Альцгеймерийн үед 80-аас 90% нь илэрдэг. Багасж байгаа гэсэн үг байхгүй. За ганцхан энэ ген Альцгеймерийн өвчнийг бол дамжуулдаггүй. Үүнээс гадна хэд хэдэн генүүд бол аль хэзээний нэгтсэн. Хүмүүсийн хамгийн их асуудаг зүйл юу вэ гэхээр манай ээж юм аав одоо ингээ Альцгеймертэй юм байна шүү дээ. Тархин нэрнгээс ингээ хатангаршаа юм мартаад байгаа нь да тодорхой болчихлоо. Тэгвэл би энэ өвчнөөр өвдөх юм уу гэж айгүйх асуудаг байхгүй ар гэрүүд. Тэгэхээр би бол тэрийг шууд хэлж болж чадахгүй. Монгол улсад Альцгеймерийн өвчний удамшлыг тодорхойлох генийн шинжилгээ хийгддэггүй. Өндөр хөгжилтэй буюу Америк, Европ, Азийн өндөр хөгжилтэй орнуудад хийдэг. Өөрөөр хэлэх юм бол аав нь ээж нь тээгч байх ч юм уу тийм ээ, эсвэл жинхэнэ өвчлөлтсөн тохиолдолд хүүхдүүдэд нь хийгээд за чамд ген байна. Тийм учраас чи өвдөх эрсдэлтэй эсвэл чамд ген байхгүй гэдгийг нь бол дэлхий бол тодорхойлж байгаа. Монголд тодорхойлох байгаа. Хоёр дахь өөрчлөх боломжгүй одоо эрсдэлт хүчин зүйл буюу шалтгаан бол угаасаа нас. Альцгеймерийн өвчнөөр залуу хүмүүс бол өвдөх ёсгүй. Маш ховор тохиолдолд л эрт эхэлдэг Альцгеймер гэж байдаг. Тэрнээс биш энэ хөгшрөдөл үүсэх ёстой өвчин байхгүй. Тэгэхээр бидний тарих ойролцоогоор 100 тэрбум орчим эстэй гэдэг. Тэгэхээр энэ эс жилд 1-2% орчмоор цөөрж идэг юм байна гэдэг судалгаанууд идэг байхгүй да. Тэгэхээр энэ бол хэвийн одоо цөөрөлт. Яг л бид нар ингээд нөгөө арьс маань үрчигээд унжаад тий хөгшөрдөг процессын л нэг хэсэг нь байхгүй. Гэтэл Альцгеймерийн өвчтөй хүний хувьд бол нас ахихын хэрээр тэр 1% биш тэрнээс илүү их хуваар тархины эс үхээд тэгээд тарих жижигрээд энэ өвч үүсэх эрсдэлтэй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр 65-аас дээш насныхны ойролцоогоор 3% нь Альцгеймерийн өвчнөөр өвддөг гэж үздэг бол 90-с дээш наснд 33% болчдөг. Тэгэхээр энэ насны хамаарлал бол өөрчлөх боломжгүй хүчин зүйлд орно.